Сайн байцгаана өрх үзэгчдээ. Монголын мэдээллийн бэлтгэсэн цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаар эхэлж байна. Улсын хурл 2015 оны хаврын ээлж чуулгана эхлүүлээд байна. Хаврын ээлж чуулганы хугацаанд улс төрийн эдийн засаг нийгмийн хүрээний олон асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөд байна. 5 тулгын гэрээг хэлцэх ажлын хэсэг байгуулагдав. Нийслэлээс энэ жил аял жуулчлалын салбарт 4 тэрбум төгрөг зарцуулахар боллоо. Хүүхдүүдэд буруу юм олгосон их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Monos Farm Trade-д хариуцлага тооцоогоор боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон цасан шуурганы улмаас 9 аймгийн 40 гаруй сумдад нөхцөл байдал хүндэрч байна. Украины зүүн нутагт зэвсэг тэмцэл эхэлснээс хойш 1 жил өнгөрлөө. Сирийн нийслэл Дамаск хотод Палестины 18,000 гаруй дөрвөстийн хувь заяа бүрхэг байна. Улсын хурл 2015 оны хаврын ээлж чуулгана эхлүүлээд байна. Чуулганы нээлтийн уралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн улсын хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жил гаруй хугацаа үлдээд байна. Богино хугацаанд их зүйлийг хийх шийдвэрлэх шаардлагатай. Намууд итгэлцлэн батжуулж харилцан зөвшөлдсөж ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж улсын хурлын удирдлага үзэж байгаа юм а. Улсын хурл хаврын ээлж чуулганыхаа хугацаанд 2014-нд эдийн засаг нийгмийн хөгжил хүндсэн чиглэлийн биелэлд, 2014 оны улсын төсвийн гүйцэтгэл, 2016-нд эдийн засаг нийгмийн хөгжил хүндсэн чиглэл, 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оноос 2018 оны төсвийн төсөөллийг хэлэлцэн. Мөн хүнд хөнгөн аж үйлдвэр болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогоон үргэлжлүүлэх хэрэгтэй байгааг улсын хурлын дарга Инкул дурдлаа. Улсын хурл сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэн. Улс төрийн намын тухай хуулийн төслийг холбогдох ажлын хэсгийн гишүүд боловсруулад байгаа юм. Тухайн хуулиудын төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн батлах нь улс төрийн чухал ач холбогдолтой гэж улсын хурлын дарга үзэж байна. Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримтыг хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг улсын хурлын хаврын ээлж чуулганаар хэлэлцэх асуудлын дараалд оруулад байна. Мөн эрүүгэн хуулийг шинчилж зөрчлийн тухай хуулийг батлан гаргах юм. Харин албан хаагчдыг хоморглон халах байдал зарим яам төрийн байгууллагад гарч байгааг улсын хурлын дарга сануул цаашид засан газар болон салбарын сайдууд анхааралдан авах төрийн албаны зөвлөл хяналтаан тавих шаардлагатай гэсэн үүрэг чиглэлийг өглөө. За улсын хурлын даргын хулд улсын хурлын хаврын ээлж чуулганы нээж хэлсэг хүндэн 5 тулгын ордог ажиллах гэрээ хэлцээрийн төслийн талаар дурдж баяр суурин илэрхийлээд байна. Мөн 5 тулгын ордог ажиллагтай холбогдсон асуудлаар улс төрийн хүрээнд зарим үйл явц өрнөд байгаа юм. Энэ талаар мэдээлэл хүргэхээр сэтгүүлч Отхон Туяа Алтан гэрэл нар студид ажиллаж байна. Тэгэхээр өнөөдрийн улсын хурлын хаврын чуулганы нээлтийн үйл ажиллагаан дээр улсын хурлын дарга Цандавгийн их хурлын хэлсэн үг одоо 5 толгойтой холбоотой хүндсэн асуудал бол үнэхээр анхаарал татсан сэдэв байсан. Өчигдөр ерөнхий сайд сайхан бэлэг хэлсэн үгэндээ 5 толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал шийдэгдэж байгаа. Ер нь түүхийн шийдвэр гарах цаг ойртсон. Одоо маргааш засгийн газрын хуралдаанаар асуудлыг шийдэж гэрээг үзэглэхэд бэлэн гэсэн мэдээлэл хүргэж байсан бол харин өнөө өглөөний байдлаар улсын хурлын даргын гар дээр ирсэн гэрээ хэлэлцээрийн төсөл үндэсний аюулгүй байдал болоод Монгол улсад хор хохиролтой байх зүйл заалтууд байна гэдэг ийм мэдээллийг хэлсэн юм. За ингээд үзэгч та бүхэнд өчигдөр ерөнхий сайд сайхан бэлгэн болоод өнөөдөр улсын хурлын дарга инх болдын хэлсэн зарим ишлэлүүдээс эхлээд хүргэе. Тэгээд студид уулзъя. За мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлье. За улсын хурлын дарга инх болдын хувьд засгийн газрын зүгээс одоо 5 толгойн орд газрыг ашиглах гэрээ хэлцээрийн төслийг бэлтгэж байгаа үйл явцтай холбогдуулж байр суурь илэрхийлсэн. За одоогоор гэрээ хэлцээрийн явцаас үзвэл ер нь одоо улс орны үндэсний эрх ашигт нийцж чадхааргүй одоо төсөл
болж ийн гэдэг үүднээс улсын хурлын дарга шүүмжилттэй хандсан. За үндэсний аюулгүй байдлын одоо үзэл баримтлалын томоохон баримт бичиг байдаг. За энэ баримт бичиг тусгацснаар бол одоо ер нь бол нэг улсын хөрөнгө оруулалтын хэмжээ нийт хөрөнгө оруулалтын одоо 3.1-ээс хэтэрхгүй байх одоо заалт байдаг. За энэ заалтаа зөрчилдөхөр байна гэдэг асуудлыг улсын хурлын дарга хүндэж байгаа. За нөгөө талдаа засгийн газрын мөрийн хөтөлбөр төрөнд гарч байсан. За 2012-оос 2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн холбогдох заалт бас зөрчилдөхөр байна гэдэг асуудлыг хүндэж байна. За нөгөө талдаа хоёр талын бас үүрэг хариуцлагатай холбоотой заалтууд бас шаардлага хангахгүй байна. За өөрөөр хэлбэл засгийн газрын одоо хүлээх үүрэг хариуцлага бол нэлээд тодорхой туссан цаг хугацаатайгаа тусч байна. За гэтэл нөгөө талын одоо хүлээх үүрэг хариуцлага нь тодорхойгүй байна. За өөрөөр хэлбэл одоо тодорхой зорилтоо хэрэгжүүлээгүй нөхцөлд хариуцлага хүлээх одоо боломжгүй нөхцөл байдал үүсгэр байна гэж улсын хурлын дарга үзэж байна. За ер нь бол одоо улсын хурл цаашдаа энэ гэрээ хэлцээрийг хэлцэх шаардлагатай байна гэсэн байр суурьнаас улсын хурлын дарга хандсан. Ингээд улсын хурлын даргын хэлсэн үгнээс үзүүлье. 5-7 ордыг ашиглах гэрээ 30 жилээр байгуулж дахин 30 жилээр сунгах иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай ямар ч тохиролцоо хийгдээгүй. Нэмэлт тайгуул хийгээд нөөцийг нь яахан тодорхойгүй 4 тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан Energy Resource компани хөрөнгө оруулалтыг хамруулсан. Төмөр зам өргөхдөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон. Төрийн өмчт Монголын төмөр зам хувьцаат компани зардлыг шалгасны дараа төлөх нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулж гэрээ байгуулсны дараа цуцлсан тохиолдолд хөрөнгө оруулагч Шинхua компани 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Эдгээр гэрээ байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй. Харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий компаниудыг Deloitte, KPMG зэрэг компаниас үйлчлэг авсан байна. Ийм ноцтой үр дагавартай Монгол улсад ил тохиролтой гэрээ хэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын хурлын 2010 оны 39-р тогтоолын дагуу 5-7 ордыг ашиглах гэрээг улсын хурл яралтай хэлцээр шийдвэрлэх ёстой. Хэрвээ 5-7 ордыг ашиглах гэрээ хэлцээрийг улсын эрх хурлаар хилцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэх шийдвэр гаргасан, гарын үсэг зурхаар оролцсон сайд нарт хариуцлага тооцсон огцруулахыг санаачлах болно. За улсын хурлын даргын хэлсэн үгэнд 5 толгой гашуун Сүхбаатарын чиглэлийн одоо төмөр замтай холбогдсон асуудал бас дурддагдсан. За тухайн чиглэлийн одоо төмөр зам бол төрийн эзэмшлийн одоо аж ахуйн нэгжийн хуулийн этгээдийн одоо мэдлэлд байх ёстой гэдэг шийдвэрийг түрүүнд нь үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргаж байсан 2011 оны үед тухайн шийдвэр гарсан. За энэ шийдвэрийг одоо засгийн газар бас дагаж мөрдөх ёстой гэж улсын хурлын дарга мэдгдсэн байгаа. За улсын хурал дахь бие даагч гишүүдийн төлөөлөл бас байр сууриа илэрхийлээд байна. За бие даагч гишүүдийн хувьд бол 95 толгой ордыг бол одоо ашиглах ёстой юм аа. Гэхдээ аль талдаа харилцан ашигтай байх зарчмыг одоо тогтоож тодорхойлох ёстой. За түүнээс биш одоо зөвхөн нэг талын одоо илүү их ашгийг хангасан гэрээ хэлцээр байгуулагдах ёсгүй гэсэн байр сууриас хандж байгаа. За тухайлбал төрийн өмчийн оролцооны хувьд бол бас нэлээд тодорхой зааж өгөх ёстой. Хуулиар бол одоо 51%-аас доошгүйг нь одоо Монголын тал эзэмших ийм одоо зайлшгүй шаардлага байгаа. Өөрөөр хэлбэл одоо хайгуулын зардлын улсын төсвөөс гаргасан одоо альч орд дээр бол төрийн эзэмшлийн хувь хэмжээ 51%-аас доошгүй байх ёстой. За энэ зарчим бол одоо 5 толгой ордод бас мөрдөгдөх ёстой гэж бие даагч гишүүд үзэж байгаа. За нөгөө талдаа иргэдийн эзэмшдэг одоо хувьцааны үн цэнийг бол бууруулж болохгүй. Ямар ч гэсэн иргэдэд ашигтай байх хувилбарыг зайлшгүй одоо гаргах ёстой гэдэг үүднээс хандж байна. За ингээд бие даагч гишүүдийн төлөөллийн одоо хэлсэн үгийг Хэвлэлийн баг хурлын мэдээллийг хүргэж байна. Ялангуяа манай ард иргэдийн нөгөө сая төгрөгийн хувьцааны асуудал 1072 хувьцааны асуудал бол бүрхэг болох гэж байгаа юм шиг байна. Ийм зүйлийг бол харин бид дэмжих хэрэг тийм байх юм бол харин Монголын 51% нь байгаад тэр ард иргэдэд очих ёстой хувьцаа нь байгаад ингээд хөдөлгөнөө гэж явах юм бол бид дэмжин штэ. Харамсалтай нь харин энэ дээр бол иргэддээ нэг 100 мянган төгрөгөд долоолгосон болоод тэгэл энийг хил давуулаа шийдэх гэж байгаа юм шиг байна. Тийм зүйл ах юм бол бид нар зөвшөөрөхгүй. Ийм яриа гарч байна. Эднэр Монгол ашиггүй нь хамаагүй. Өөрт нь ашигтай, энэ гадныханд ашигтай. Энэ 5 толгойн гэрээг хамаагүй зурчхаа ч гэсэн огцорчий гэсэн байдалтай байна. Зурчхвал энэ 60 жилээр гэрээ хийгээд
Энэ гадаадын хэрвээ энийг одоо их хурлаар гэрээг нь хүчин төгөлдөр бос болгоул 30 жилийн хугацааных нь ашиг өгөхөр хүртэл тийм муухай зүйл залт орсон байна гэж яригдж байна. Тэгэхээр улсын хурал дахь бие даагч гишүүдийн хувьд бол одоо түрүүнд нь засгийн газар оюу толгойн гэрээг байгуулахдаа Монголын талд одоо ашиггүй байдлаар байгуулсан гэж шүүмжилж байгаа. За тийм учраас оюу толгойн гэрээ шиг байдлыг одоо 5 толгой дээр бас давтаж болохгүй юмаа гэсэн байр суурь илэрхийлээд байна. За улсын хурал дахь нам эслийн бүлгүүдийн удирдлагуудын хувьд бас тодорхой хэмжээгээр энэ асуудлаар бас саналаа хэлж байгаа. За энэ талаар сэтгүүлч Батхан Туяагийн мэдээллийг үргэлжлүүлье. За тэгэхээр бүлгүүдийн хувьд бол улсын хурал дахь судалтай улс төрийн намуудын бүлгүүдийн хувьд бол 5 толгойн гэрээ хэлэлцээний төслийг өнөө өглөөний байдлаар дөнгөж гар дээрээ авсан. Тийм учраас уншиж танилцаж тодорхой шийдвэр гаргахад цаг хугацаа хэрэгтэй гэдэг ийм мэдээллийг өгч байсан юм. За ер нь бол засгийн газар улсын хурлын байр суурь 5 толгойн хэлэлцээ дээр ингэж зөрчигдөд байгаа тохиолдолд яах вэ гэдэг асуудлыг бол бид бүлгийн төлөөллүүдэд тавьсан байгаа. Ингээд ярилцлагыг хүргье. Тэгэхээр би бол энийг зөрчилгүй шийдэж болно гэж бодож байна. Яг хөө зүгээр өнгөцгөн харахад бол бас зөрчил шиг харагдаж байна л да. Гэхдээ би өчигдрийн ерөнхий сайдын мэдээллийг бол одоо 100% дэмжиж хүлээж авсан. Үнэхээр ард түмний хүсэн хүлээсэн. За нөгөөдөл чи одоо л нэг зөвшөлтсөд одоо л нэг төслүүдэд хөдөлгөндөө гэсэн энэ сайхан зүйлүүд хийж байна. Одоо энэ гэрээг улсын хурлаар одоо хуулийн дагуу одоо хэлцхэн зүйтэй юмаа гэсэн энэ шийдвэр байгаа. Тэгэхээр одоо бид бас бүлэг дээрээ ярилцсан. Ер нь энэ их улс орны хэмжээний том асуудал. Зүгээр нэг 3 жилийн асуудал, 30 жилийн асуудал учраас бид бол бас улсын хурал дээрээ нэг ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Урд нь бид байр суурь илэрхийлэх хэрэгтэй бол энэ 5 толгой Монгол улсын үндэсний эрхч нийцсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь ард иргэдэд урд нь одоо хамтарсан засгийн газар барьж ажиллаж явах үедээ амлсан одоо тийм үү тодорхой хэмжээ шийдсэн асуудал өргөжлөд дуусгах ёстой. Өөрөөр хэлэх юм бол тэр хүний хөгжил сангаас олох ёстой 1072 хувьцааг амь оруулах тийм үү. Хувьцааныхаа өөр ашиг өөр өгөөж их хүртдэг. Энэ бол асуудлыг давхар шийдэх ёстой гэдэг байр суурь хэвээрээ байгаа. 5 толгойн их хурлаар хэлцээ гэдэг нь одоо тэгэл ярилцъя. Одоо бүлгүүд оролцсныг та бүхэн мэдж байгаа ярилцъя. Тарааж байгаа гэрээний төслийг харъя. Тийм. За 5 толгойн төсөл бол мега төсөл шил шиг хэврэг байдаг. Замын дунд хагарах уу аль эсвэл цааш үргэлжлүүлж амжилттай хэрэгжүүлж дуусгах уу гэдэг асуудал байна. За Монгол улс олон улсад хариуцлагатай олон улсын гэрээ байгуулдаг ийм улс болж чадах уугүй юу гэдгийг харуулах замын эхэнд бид зогсож байна гэдэг байр суурийг бол ажлын хэсгийг ахалж эхэлсэн цагаас Монгол улсын сайд инх сайхан байнга хэлж байсан. Харин улсын хурлын хаврын чуулганы эхний өдөр түүний ярьж байсан яриа хэлэлцээ Монгол улсад ашиггүй олон зөрчилтэй гэсэн асуудал гарч ирлээ. За үүнтэй холбоотойгоор үдээс хойш 15 цагт Монгол улсын сайд инх сайхан бас өөрийнхөө байр суурийг илэрхийлж хэвлэлд мэдээлэл өгсөн байгаа. За түүний байр суурийг одоо өргөе. Энэ цаг мөчөөс өмнө улсын хурлын дарга энэ гэрээний нөхцлүүдийн тал дээр хэд хэдэн сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Нэгдүгээрт нэг улсын хөрөнгө оруулалт, нийт хөрөнгө оруулалтын 3/1-ээс хэтрэхгүй байх үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн гэж улсын хурлын дарга утсан байна. Хариулт нь ажлын хэсэг энэ тооцоог урд нь гаргацсан. Засгийн газар болоод үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагдсан энэ тоо байгаа. Энэ хувь хэмжээ 30% хүрэхгүй байгаа гэж хэлмээр. Харин хоёрдугаарт хэлэлцээрийн төслийг улсын хурал танилцуулаагүй бид нэхэж авлаа гэж улсын хурлын дарга чуулганы эндэр дээрээс мэдгдсэн. Инх сайхан сайдын хэлж байгаагаар хэлэлцээрээ явцад намын бүлгүүд дээр мэдээлэл хийсэн хэвлэл мэдээллээр цаг тухай бүрд нь мэдээлж байсан гэж хариуллаа. Манай төрийн тогтсон жаяг нь хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл өөр хоорондоо хутгалтахгүй тов тодорхой хариуцлагуудаа хувааж авсан байх учиртай юм. Харамсалтай нь их хурлын даргын хэлж байгаа санаа нь бол төрийн одоо хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийг хольж тогсон ийм санааг бол дэвшүүлж байгаараа бол бас буруу байсан гэдгийг хэлмээр. 5 толгой иргэн бүрийн нэр дээр байгаа 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар хөрөнгө оруулагчдад тохиролцоогүй гэж улсын хурлын дарга шүүмжилтөд хандаж байгаа нэг шалтгаанаа тайлбарласан. Инх сайхан сайдын үзэж байгаагаар энэ бол хөрөнгийн зах зээлд гарсан бодит хувьцаа биш, Монгол улсын дотоод асуудалт бол олон улсын гэрээнд дурдах шаардлагагүй гэлээ. 1072 хувьцаа гэдэг бол Монгол улсын их хурлын өөрийнх нь шийдэх цэвэр Монголын дотоодын асуудал. Зөвхөн 1072-ыг амьдруулах хөрөн мөнгийг босгох асуудал бол төслийн асуудал. Тэгэхээр бид бол төслийн хэлэлцээрээр хийгээд бас тодорхой үр дүнд хүрээд
тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө бий болох болцоог бий болгож өгч байгаа. Зөвхөн түүнийг яаж ашиглах вэ гэдэг асуудал бол их хурлын өөрийн дотоодынхан шийдэх асуудал байгаа байхгүй юу? Энийг бол засгийн газар оруулах асуудал юм. Энэ бол Монгол улсын томоохон төслүүдийг хөдөлгөх хамгийн ихний төсөл. 5 толгойн гэрээ бол мэс зүсгч хилцээр гэж ойлгож болно хэмээн Инхсайхан сайд хэлж байсан юм а. Монголын компани ашиглагч талын 51%-ийг эзэмших утгаараа хуулийн тал дээр хамтран ажилласан Монгол улсын ойрын ирээдүйд 500-аас 600 сая доллар, харин ажил эхлүүл 30 жилийн турш жилбэр 700-аас 900 сая долларыг Монголд өргөх ийм том хэмжээний төслөө гэж тэрээр танилцуулж байлаа. За 5 толгойн хилцээг тойрсон үйл явдал улсын хурал дахь намуудын бүлгийн уралдаанаар үргэлжиллээ. За хэрвээ 5 толгойн хилцээнд одоо шийдвэр гаргаж гар үсэг зурсан тохиолдолд огцруулах санал гаргана гэдгийг улсын хурлын дарга хэлсэн. За харин арчилсан намын хувьд бүлгийн уралдаанаараа зөвшөлтсөл төрж чадсан байна. Арчилсан намын бүлэг өнөөдөр 17 цагийн үед хуралдаж одоо 3 зүйл заалт дээр тохирч чадсан байна. 5 толгойн асуудлаар арчилсан намын бүлэг бусад намын бүлгүүтэй хамтарсан ажлын хэсэг байгуулна гэж шийдсэн. За түүнээс гадна 5 толгойн гэрээний төслийг улсын хурлаар хилцүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн байна. За улсын хурлаар хилцсээ дараа харин гэрээнд гарын үсэг зурх эрхийг нь засгийн газарт өгнө гэдэг ийм шийдэлт хүрчээ. Ингээд энэ талаар улсын хурлын дарга их болоод ерөнхий сайд сайхан бэлгэнаар бас мэдээлэл хийсэн юм а. 5 толгой онцлогтой компани нийт иргэд хувьцаатай, чивч хувьцаатай, биш хувьцаатай ийм том хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигч бүгд мэдэж ойлгож юу хийж байгаагаа ухамсарлах ёстой. Засгийн газрын хийж байгаа хэлцээр бол эхнээс нь ил ойлгохыг шаардсан. Тэгээд одоо үр дүнд хүрч байгаа яг гарын үсэг зурхад бэлдсэн гэрээг бол монголчууд таавханд иргэдтэй ил болгож байгаа нэ. Тийм учраас ерөнхий сайдыг өргөн барьсан тохиолдолд улсын хурл цаг алдахгүй хэлцэж гарын үсэг зурх эрхийг олгох ийм ажлыг бол ерөнхий сайдын их хурлын дарга болон бүлгийн гишүүдээс бол нэг үндсэн зүйл хүссэн байгаа. Энийг маш удаан хугацаанд нэг ярилцлагаар за хамгийн цаатлын хугацаа 14 хоногийн дотор хэлэлцүүлж дуусгаж өгөөрэй гэдэг ийм зүйлийг бол тавьсан байгаа. Үндсэндээ зөвшөөрлөж ойлголцсон гэж ингэж ойлгож байгаа. За энэ хаврын чуулган энэ хаврын улс төр 5 толгойн асуудлаар эхэллээ. За өнөөдөр шийдэгдэж урагшлах гэж байсан төслийг удаашруулж байгаа нь яагаад вэ? Эдийн засагт хурдсах зайлшгүй шаардлага хэрэгтэй байсан юм а гэдэг ийм сэтгэгдэл бухимдлыг бол бас олон нийт нийгмийн сүлжээгээр илэрхийлж байсан. Харин үүнтэй зэрэгцээд бас үнэхээр үндэсний эрх ашигыг хүндэх гэж байгаа асуудлыг улсын хурлын дарга хэрвээ гаргаж ирж асуудлыг дахин нэг харж үзэх ийм шийдвэрт хүрч байгаа бол бас зөв юм а гэсэн байр суурьч явж байна. За ямар ч байсан ойрын 14 хоногтой бол 5 толгой анхаарал татсан халуун сэдв байхан за 14 хоногийн хугацаатай байгуулагдсан ажлын хэсэг улсын хуралд асуудлыг тавьж хилцүүлсээ дараагаар засгийн газар 5 толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурх асуудал шийдэгдэх ийм төлөвтэй байна. Ингээд үзэгч та бүхэнд бид өнөөдрийн улсын хурлын нэгдсэн чуулган дээр яригдсан асуудлуудыг томилон өргөлээ. Цагийн үрд үргэлжилж байна. За 5 толгойн ардыг ашиглагтай холбоотой түүнийг тойрсон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн сэтгүүлч Шудхан Туяа Алтангил нартай баярлалаа. За дараагийн мэдээ мөн 5 толгойн ордтой холбоотой. 5 толгойн ордоос гашин сухай чиглэлийн автозамын тээвэрлэлтийн хураамжийг бууруулж $1 болголоо. Үүний хариуд уулуурхайн компаниуд шорон замаар тээвэрлэлт хийж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлвэл хариуцлага хүлээх үүрэгтэй болж байна. Өнөөдөр дээрх замаар тээвэрлэлт хийдэг компаниуд автозамыг зохицуултаар нь ашиглах тухай санамжлалт гар үсэг зурсан байна. Нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Ухаан удгаас гашуун сухайтын чиглэлийн автозамыг 2013 онд түр өөрийн эзэмшилтэд худалдан авсан. Гэсэн ч шорон замаар тээвэрлэлт хийснээс болж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх асуудал буурахгүй л байсан юм а. Өнгөрсөн сард Шадар сайд Өмнөгой аймагт ажиллах үеэрээ уг замын ашиглалт нөхцөл байдалтай танилцж ирснийхээ дараа шорон замаар ахин тээвэрлэлт хийхгүй байхаар асуудлыг шийдэх үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгсөн. Энэ дагуу өнөөдөр Эрдэнэс Монгол гашуун сухайтын автозам компаниуд болон 5 толгой гашуун сухай чиглэлийн автозамыг ашиглагч компаниудын төлөөлөл автозамыг журмын дагуу ашиглах гэрээг үзгэллээ. Манай компаниос холбогдох тооцоо судалгаа хийж үзээд замынхаа тарифыг бол $1 болгосон энэ шийдвэрийг бол 4 сарын 1-ний өдөр бол гаргасан байна. Бүх одоо уурхаанууд бол хуучин бол $1.5 тарифаар бол тээвэрлэлтээ хийжсэн. Бид бол энэ замыг анх худалдаж авахдаа Energy Resource компанид $18 сая дутуу төлсөн. Тэгээ энэ дутуу төлсөн төлбөрөө бол одоо ирээдүйд ашиглах одоо замынхын хураамжаас бол суудах хэлбэрээр одоо төлж явж исэн юм а.
Гашуун Сухбат 5 толгой чиглэлийн автозам 800 машин явах хүчин чадалтай. Харин уг замд явах автомашины даацын дээд хэмжээ нь 70 тонн байх юм байна. Тээвэрлэлтийн компаниудын зүгээс ашигын хураамжийг бууруулах, автозамын даацын техник хэрэгслийн шаардлага хангах хэсэг, төлбөрийн нөхцөлд хөнгөлөлт хэрэгтэй гэсэн шаардлагуудыг тавьсан байна. За дээрх саналуудыг харгалзан уг гэрээг боловсруулсан учраас одоо замаа ашиглан экспорт хийх боломжтой боллоо гэж талууд тодтогж байгаамаа. Олон жил яригдж байгаа 5 толгойн автозам ийхүү шийдэгдэхэр болж байгаа бол одоо томоохон төслүүдийн урагшлуулахыг үндэсний үйлдвэрлэгчид хүсэж байна. Тэдний төлөөллүүд өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж байгаль дэлхийг хамгаална гэсэн гоё нэрийн дор популизм хийгчдийн цаана олон үйлдвэр хаалгаа барьж ажилгүйдэл бий болж байгааг онцолж байна. Үйлдвэр эрхлэгчид өөрсдийнхөө эрхшгээ хамгаалж ажлын байраа авч үлдэхийн тулд ийхүү нэгдэж байна. Гарахыг та бүхэн мэдээж Ерөнхий сайд сайхан бэлэг өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж уул уурхай дэд үтсийн томоохон төслүүдийг урагшлуулахаа мэдгдсэн. Энэ нь үйлдвэрээ хаах дээрээ тулаад байсан олон үйлдвэр эрхлэгч нарт найдлага төрүүлсэн байна. Тиймээс өнөөдөр тэд олон нийтэд ийхүү дуу хоолойгоо хүргэхээр шийджээ. Тэдний ширээн дээр байгаа том мэдээлэлээс үзэхэд 2012-оос 2013 онд улсад 10-аас 20 тэрбум төгрөгийн татвар төлдөг 14 компани байсан бол өнгөрсөн жил 6 болж уурчээ. Мөн 1-ээс 2 тэрбум төгрөг төлдөг 34 аж ахуй нэгж байснаас одоо 11 нь л үлдээд байгаа юм байна. Монголын үндэсний одоо ханган нийлүүлэгч нар том төслүүдэд за гутал нийлүүлдэг, хувцас нийлүүлдэг, за өөр одоо өрөмдөг тэслэгээний ажлыг хийдэг, тийм ээ. За экскаваторын засвар үйлчилгээ ч юм уу. За мөн бас барилга байгууламжинд барьдаг, уул уурхай инженерингийн болон геолог хайгуулын үйлчлэгээ үзүүлдэг ийм том төслөөс хамааралтай үйл ажиллагаа нь хүлээгдэж байгаа компани удирдлагууд бол ихний ээлжинд бол өнөө өглөөхөн хоорондоо ярилцаад санал нэгдэж орж ирж байгаа. Ганц жишээ хэлэхэд 5 толгойн бүлэг ордын ухаан удагт эд бүтээн байгуулалтын ажил хийж байхад 10,000 гаруй хүн ажиллаж байсан. Одоо энд 3,000 орчим хүн тогтмол ажиллаж байна. Энэ уурхайн бүтээн байгуулалтын ажилд үндэсний компаниудын ихэнх нь хамтарч ажилласан байна. Тэдний ажлын хувцас, хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлдэг үндэсний том жижиг олон компани бий. Нэг компанид оройж 10-аас 20 хүн ажилладаг. Тэд өнөөдөр ажилтай орлоготой байхыг хүсэж байгааг үндэсний үйлдвэрлэгчид хэлж байлаа. Учир нь бидний энэ хүсэж байгаа том төсөл гэдэг маань маш олон ажлын байрыг бий болгодог. Шат шатанда баялаг бүтээгчдэд дэмжсэн, жинхэнэ үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжсэн ийм чухал зүйл байгааг одоо төрд байгаа эрхэм гишүүд ойлгохгүй, бидний төлөөлөл болчоод тэнд саад хийж байгаад үнэхээр ойлгохгүй байна. Манай улсад 10,000 гаруй ажилчин байдаг юм байна. Эдгээр ажилчдын ихэнх нь одоо доктортой орлогогүй ажилгүй сууж байгааг тус компани захирал өөрийн хийсэн судалгаанаасаа танилцуулж байлаа. Энэ хүмүүст хий хоосон популизм хэрэггүй, харин ажлын байрал хэрэгтэй байгааг тэрээр хэлж байсан юм а. Энэ жил аял жуулчлалын салбарт 4 тэрбум төгрөг зарцуулахар болсноо нийслэлийн удирдлагууд мэдэгдлээ. Жуулчдын анхаарлыг татснаар энэ хөрөнгө оруулалтаа 2 дахин нугалж олж явах боломжтой гэж хотын дарга үзэж байна. Энэ зорилгынхаа хүрээнд нийслэлийн удирдлагууд тун удахгүй бүгд найрамдах солонгос улсад очиж дэлхийн аялагч нарт Монгол орноо сурталчлах юм байна. Ирэх сард Сөүл хотын төв талбайд олон улсын аял жуулчлалын үзэсгэлэн болно. Энэ үзэсгэлэнт манай улс гол хөтлөгч орноор оролцохоор болжээ. Өөрөөр хэлбэл үзэсгэлэнд оролцохоор ирсэн төлөөлөгчид энэ дээр өөрийнхөө орны тухай 15 минут орчим танилцуулах хийх бол манайх цаг гаруй хугацаанд танилцуулах хийх эрхийг авчээ. Энэ боломжийг бид алдаж болохгүй гэдгийг хотын дарга хэлж байлаа. Бид нар энэ Сөүлийн талбай дээр бол маш том арга хэмжээ зохион байгуулна. За тэгээ солонгосуудыг л бас аял жуулчилж ирээч гэх жишээтэй ийм үйл ажиллагаа явуулна. Бас 11 сард бол Шанхайд мөн ийм үйл ажиллагаа явуулна гэсэн. Манай улс сайхан Германы Берлин хотод болсон Берлиний олон улсын аял жуулчлалын үзэсгэлэнд оролцсон. Энэ үеэр манай улсыг зорих жуулчдын хандлага нэмэгдэж одоогоор тус улсын 3 сая иргэн манай улсад жуулчлахаар захиалга баталгаажуулаад байгаа. Мөн холбооны бүгд найрамдах Герман улсын иргэд хамгийн очих дуртай 10 орны тоонд Монгол орныг багтаасан. Тэгвэл эдгээр жуулчдыг хүлээж авах ажлын бэлтгэл ажил энэ сараас эхлэх юм байна. Найрсаг Улаанбаатар хөтөлбөр нийслэлийн иргэдийн хурлын одоо батлагдсан. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол жуулчдыг татах гол одоо чиглэлийн ажлууд явагдаж байгаа. Энэ бол соёл урлагийн газрын чиглэлээр, мөн аял жуулчлалын газрын чиглэлээр, биеийн төв спортын газрын чиглэлээр тодорхой одоо иргэдийн хурлаас төлөвлөгөө баталж өгөөд төсөв зардлын одоо шийдэж өгөөд энэ дээр бол маш олон үйл ажиллагаанууд бол хийгдэх гэж байгаа. Нийслэлээс жуулчдад зориулсан тусгай үзүр үйлчлэгээ шинээр санаачилж байгаагаас гадна хот дотор гадны иргэдэд үйлчлэх замын маршрут хүртэл гаргах юм байна. Энэ ажилд нийт 4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Ер нь жуулчин бол нэг л юм их хүсдэг юм байна. Тухайн улс оронд очиод бас хоцрогдол байгаа бодит бэрхшээлийг бол ойлгодог юм байна. За энэ ч бас яг хуу бид нарыг бодвол бас тодорхой бэрхшээлүүд байна гэдэг. Найрсаг бус байдлыг л ястаа төвчдөггүй юм байна. Яг л тэд нар чинь нэг ядуу улс биш шүү дээ. Тэд нар чинь чинэлэг иргэд ирдэг байхгүй. Тэгэд өөрт нь жоохон хүндэтгэлгүй хандвал тэдэнд бол дэлхийд сонгох газар зөндөө байгаа. Хөгжиж байгаа орнууд аль жуулчлалын салбарыг бизнес гэхээсээ илүү стратегийн бодлого төлөвлөлтөнд ашиглах болсон. Өөрөөр хэлбэл жуулчид олуулаа ирж байгаа тухайн улс оронд бусдад нээлттэй найрсаг ард түмэн гэдгийг батлах эхний алхам болдго юм байна. Тиймээс дэлхийн улс орнууд энэ салбарт илүү анхаарах болжээ. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж ачаалан дийлхэ байсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэтэл жилээс жилд барилга байшин нэмэгдсээр байна. Тиймээс өсөн нэмэгдэж байгаа энэ ачааллыг заавал төвлөрүүлэх биш, бага уурын цэвэрлэх байгууламжийг барьж угалах замаар шийдэх боломжтой гэж Германы олон улсын байгууллагын мэргэжилтнүүд зөвлөж байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж 1969 онд ашиглалтанд орсон. Өнөөдрийн байдлаар хүчин чадлаас 10-аас 20% давсан ачаалал авч ажиллаж байгаа. Жилээс жилд ачаалал нэмэгдэх төлөвтэй байгаа ч өргөтгөл шинжилэл хийх ажил дөнгөж зураг төслийн шатанд явж байна. 2016 онд л барьж эхлэх сурагтай байгаа. 170 мянган метр куб усыг хүлээн авах хүчин чадалтай. За өнөөдрийн байдлаар бол нэг 160-аас 190 мянган метр куб усыг хүлээж авч байна. Өнөөдөр цэвэрлэх боломжоос гарч байгаа бол энэ стандартад хүртэл цэвэржүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний бохирдолтой усыг бид нар туулгал руу нийлүүлсээр өнөөдөр бас нэлээд олон жилийг ардаа орхилоо. Энэ асуудлын шийдлийг олоход нэлээд их цаг хугацаа хөрөнгө мөнгө шаарддаг тооцоо гарсан байдаг. Тэгвэл энэ үүсэт байгаа ачааллыг заавал төвлөрүүлж биш, бага уурын цэвэрлэх байгууламж барих замаар шийдвэрлэх боломжтой гэж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зөвлөж байна. Төвлөрсөн систем ашиглалтын зардал их байдаг. Шугам сүлжээ нь муудах юм бол түүнийг шинжилэхэд маш их зардал гарна. Тэгэхээр Улаанбаатар төвлөрсөн бус системээр асуудлыг шийдэх цаг нь болсон. Монголчууд төвлөрсөн бус системд дургүй, найдваргүй муу гэж ойлгоод байдаг. Энэ нь буруу. Баруун Европын орнууд ч гэсэн энэ чиглэлээр тодорхой алхмууд хийгээд эхэлж гисэн. Европын холбоонд бол өөрийн гэсэн стандарт, Европ болон нормтой болсон. За энэ нормыг гэсэн бид нар монголчлоод одоо Монгол болгоё гэж байгаа. Тархсан байршилтай одоо тийм суурьшлын бүсэд жишээлбэл гэр хороолд. За мөн одоо усанд ойрхон байгаа. Ялангуяа туулгалын дагуу байрлсан ийм усны төвшин өндөртэй ийм газар бол ердийн бохир хичүүл энэ нь одоо нөгөө явж өгөхгүй эсвэл нөгөө бохир нь устайгаа холдоод нөгөө хөрс усаа бохирдуулаад ийм газар энэ одоо хамгийн тохиомжтой систем. Улаанбаатар хотын гэр хороолол бараг тэр чигээрээ бохирын системд холбогдоогүй байна. Угаасаа одоо байгаа нөхцөл байдал чинээр баригдаж байгаа бүх байшинг төвлөрсөн системд холбох боломж байхгүй. Тиймээс төвлөрсөн бус систем бол зөв гарц. Гэхдээ Монголын нөхцөл тохирох уу гэсэн асуултанд мэргэжлийн хүн тайлбар өгсөн юм а. Монголын хөрсөнд буух боломжтой. Угаасаа дэлхий яаж байгаа хөр төвлөрснөөс татгалзаж ерөөхдөө бол гисгчилсэн байдлаар тухайн орнд ер нь бохир усныхаа асуудлыг шийддэг тийм шийдэлд хүрсэн байгаа байхгүй. Хот хөгжиж байгаа, улс хөгжиж байгаа бол энэ бохир усныхаа асуудлыг шийдэх шаардлагатай болж байгаа. За энийг ингээ хэрхэн яаж шийдэх вэ гэхээр бүгдийг аваачаа төвлөрсөн системд холбоогүй. Одоо техникийн боломж ч ялдаг. Германчуудын санал болгож байгаа татан зайлуулах систем нь ердийн бохирын шугам хийж болдгоо газарт ч байгуулж болдгоор давуу талтай байна. Мөн усны хэмнэлт хийдэг, хөрс рүү нэвчдэггүй. Зарим тохиолдолд төвлөрсөн системд холбохоос ч хямд өртөгтэй байдаг юм байна. Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Хас банк өнөөдөр хөгжлийнхын шин шатанд гарч банкны салбарт цогц шинжилгээ хийлээ. Тодорхойлбол Хас банк дэлхийн жишгт нийцсэн 5 дугтай хөгжлөгний орчныг бүрдүүлснээр мэдээллээ. Хас банк шин сүлд үхэд туг заллаа. Хас банкны орон даяар байрлах 100 салбар тооцооны төвд байрлах бүх салбарын өнгө төрхийг шинжилсэн байна. Шин сүлд нь 2 хас тэмдгийн нийлэмжээс бүтэж байгаа бөгөөд шинэлэг, тулхтай, хүнлэг, эрчтэй, чадамгай, далайцтай гэсэн утгуудыг илэрхийлжээ. Хамгийн гол нь зөвхөн сүлд шинжилэгтээ зогсохгүй бүх тооцооны төвөө дахин шинээр нээж байгаагаа зарлж байна. Хас банкны салбарууд нь дэлхийн жишгт нийцсэн харилцагч төвтэй, тухтай орчин, өвөрмөц завгар шийдэл тусгажээ. Хас банкны нийт харилцагчийн тоо 400 мянгад хүрсэн байна. Интернет үйлчилгээний салбар, за мөн VIP үйлчилгээний одоо тусгай тохиолын заал, танхимыг бас бий болгосон их сайхан. За мөн энэ банкны хамт олон миний одоо хувийн бизнесийн үйл ажиллагаанд үргэлж хамтарч, зөвлөж, хамтарч дэмжиж ажилладгаараа ийм сайхан цогц үйлчилгээг бий болгосон. Энэ нь бол өмчлөлөгч миний одоо байнгын сэтгэл хангамж болж чаддаг юм а. Хас банкны шин салбарууд нь иргэдэд үйлчлэх хэсэг,
бизнес харилцагчид буюу байгууллагад үйлчлэх хэсэг, үн цэнтэй веб харилцагчдад үйлчлэх private хэсэг, ажил хэрэг санхүүгэн зөвлөгөөх уулзалтын хэсэг болон цахим банкны үйлчлэгээ хүргэх хэсгүүдээс тус бүрдэж байна. Орчин үеийн загвар ухааны тав тухтай тохилог орчинд хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл хүргэх дэлгэц мөн суурилуулсан байна. Түүнчлэн хас банк харилцагчдын жаргалын тухай бодлыг хуваалцахаар орон даяарх бүх салбаруудад жаргалын булан ажиллаж байна. Үзэгч та бүхэнд оройн төргийн цаг үрд мэдээлэл төр зочны ярилцлагаар үргэлжилж байна. Тэгэхээр бид сая та бүхэнд үзүүлсэн мэдээ сурвалжлагыг дэлгэрүүлж цаг үеийн асуудлаар ярилцахаар студидийн хас банкны гүйцэтгэх захирал болдог урьж ирэлээд байна. Тэнд оройн төргийн. Сайн байна. Тэгэхээр хоёул ер нь цаг үеийн асуудал гэхээр ер нь эдийн засгийн хямрал энэ бэлэн мөнгөний хомсдол бий болсонтой холбоотойгоор банкудаас зээлээ хязгаарлах юм бодлого баримталж байгаа их мэдээлэл нийгэмд байна л да. Тэгэхээр танай банкны хувьд нөхцөл байдал ямар байна энэ талаар хоёул яриа хэлээ. Банкны байгууллага бол улсын эдийн засгийн толны тусгал болж идэг. Бодит эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт үйл явц ямар байна? Тэр хэмжээгээр банкны байдал шууд хамаардаг. Тэгэхээр нэг зүйлийн хоёр тал гэж хэлж болно. Тийм учраас эдийн засгийн өсөлт удаашрахад банкны өсөлт бас удаашрдаг. Ягаад гэвэл банкны гол хөдөлгөгч хүч болсон хадгаламж, харилцах дээр байгаа мөнгөн хөрөнгө, аж ахуй нэгж, хувийн салбар, хувийн хвшлээс шууд хамаардаг учраас энэ хэмжээний орлого буурахад банкны зээлдүүлэх чадвар тэр хэмжээгээр бас буурдаг. Тухайлбал өнгөрсөн онд нийт банкны хөрөнгө 8%-аар өссөн байх жишээтэй. Гэтэл 3-4 жилийн өмнө 50-аас 70% өсөж исэн. Энэ нь бол нэг талаас гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс багассантай холбоотой. Банкны салбарт төлш шатхуунтай адилхан их үүсвэр нийлүүлдэг байсан гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Нөгөө талаас үн тогтворжуулах хөтөлбөрийн бас эрч хүч саарж зах зээлд нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг эргүүлж татж байгаатай холбоотой. Тэгэхээр иргэдийн дунд бас нэг юм айдасч юм уу нэг юм байна. 8% нөгөө ипотекийн зээл бас зогсчихгүй ярьчихгүй гэдэг ийм нэг боломжтой байх шиг байна. Засгийн газараас ямар ч байсан өчигдөр 8% зээлийг бол үргэлжлүүлнэ гэдэг ерөнхийдөө талбайсаар мэдгдсэн л дээ. Тэгэхээр танай банкны хувьд яах вэ? Энэ 8% зээлийн үр өгөөж бол маш өндөр байгаа. Урд өмнө банкуд өөрсдийн их үүсвэрээр олгоод нэг 4-5 мянган моргежийн зээл гаргадаг байсан бол өнгөрсөн 3-4 жилд энэ үн тогтворжуулах хөтөлбөр 8% зээлийн их үүсвэрийг Төв банк засгийн газраас нийлүүлснээс ойролцоогоор 50 мянга орчим иргэд моргежийн зээлд хамрагдсан байгаа. Тэгэхээр урд өмнө 10 жил зээл өгөөд 4 мянган 5 мянган хүн байдаг байсан бол энэ богино хугацаанд 10 дахин өссөн ийм үзүүлэлт барилгын салбарын хөгжлийг бол шууд дэмжиж байгаа. Барилгын салбарыг дагаад эдийн засгийн бусад салбарууд өсөх ийм боломжийг олгож байгаа. Тэгэхээр энэ их үр нөлөөтэй арга хэмжээг цаашид үргэлжлүүлж хэрэгжүүлнэ гэдэгт бол бид нар итгэж байгаа. Тэгэхээр арилжааны банкуд энэ үйл явцыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байгаа. Өөрсдөө ч их идэвхтэй орж байна. Тэгэхээр өнөөдөр бас цэвэрлэн мэдээлэлээр бас саяны сурвалжлагч гэсэн манай үзэгчид үзсэн баг. Хас банк ер нь бол олон жилийн туршид хэрэгжилж ирсэн өнгө төрх брэнд бол өөрчилж олон нийтэд танилцуулж байгаа юм байна л да. Тэгэхээр энэний зорилго ач холбогдол агуулгын талаар тайлбарлаж байна. Ер нь Хас банк үүсгэн байгуулагдсанаас хойш 15-16 жил өнгөрч байна. Энэ хооронд манай гадаад орчин, олон улсын зах зээлийн орчин эрс өөр болж хувирсан. Мөн түүнчлэн Монгол улсын эдийн засаг танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байна. Шин үйлдвэр аж ахуйн газрууд нээгдэж байна. Мөн түүнчлэн манай харилцагчид өөрчлөгдөж байна. Эрэлт хэрэгцээ шаардлага нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Энэ нөхцөлд манай банкны өөрийн 1500 орчим ажилтны ур чадварч бас өсөн нэмэгдэж байна. Энэ бүх өөрчлөлтүүдийг харгалзаж үзээд бид дараагийнхаа үеийн зорилтыг шинээр тодорхойлж тавьсан харилцагч төвтэй харилцагчдынхаа насан туршийн санхүүгийн түнш бая гэсэн юм зорилго тавиад ингээ ажиллаж байна. Тэгэхээр энэ шин зорилгоо бэлэгдэж банкныхаа сүлд тэмдэг туг энэ бүгдийг өөрчилсөн. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бэлэгдсэн ийм шин сүлдтэй боллоо гэж ойлгож байна. Ерөнхийдөө бол үйл ажиллагаа нийгмийн дагаад бол бас нэг шат агж байгаа гэсэн гэж ойлгож болох нь тийм ээ. Энэ өнгө төрхийг өөрчилж байгаатай холбоотойгоор бас үйлчилгээний хэлбэр маягт хүртээмжид бол бас нийлээд өөрчлөлт орсон гэж мэдээлж ирсэн л да. Тэгээ анх үүсгэн байгуулахдаа бага орлоготой иргэдэд бичил санхүүгийн
зээлийн үйлчлэгээ үзүүлэхээр байгуулагдчихсэн. Энэ өнгөрсөн олон жилийн хугацаанд Монгол улсын иргэд аж ахуй нэгж байгууллагуудад үйлчлэх ийм боломжтой чадвартай болсон. Тэгэхээр энэ олон бүлэг хэсгийн хэрэгцээтэй үйлчлэгийг хүргэх тав тухтай орчныг бүрдүүлэх ийм зорилготой байгаа. Манай салбарууд ч гэсэн дотоод тохиолдолтой ингэж өөрчилж иргэдэд үйлчлэх нэг хэсэг, аж ахуй нэгжид үйлчлэх хэсэг, мөн тусгай үйлчлэгээ үзүүлэх ийм хэсгүүдтэй болж байгаа. Тэгээд өнгө төрхөөч өөрчилж байна. За баярлалаа. Тэр иргэн үзэгчтэй тав хүмүүс мэдээлэл авсан баг гэж найдаж байна. Банкны салбар болон хас банкны өөрчлөлт шинжилттэй холбоотой цаг үеийн асуудлаар бид тус банкны гүйцэтгэх захирал болдтой ярилцлаа. Анхаарал хандуулсан баярлалаа. Цаг үр хөтөлбөрөөр өргөжлүүлэлт авч ирсэн үү? Фэни барбитал гэх эмийг Монсын эмийн сангийнхан андуурч иргэдэд олгосноос болж 16 нараа хордож их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дэмжлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн сарын сүүлээр тус эмнэлгийнхэн Монс фарм трейдээс буруу эм захиалан авч хүүхдэд өгсөн хэрэг гарсан. Бид энэ талаар мэрэгжлийн хяналт болон тус эмнэлгийн удирдлагуудаас албан ёсны тайлбар авсан юм а. Эмнэлгийн эм олгогч утсаар захиалга хийх ёсгүй байдгийн байна. Гэтэл их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эм олгогч өнгөрсөн сарын 20-нд Монс фарм трейдинг нөөцийн агуулгах утсаар ярьж харшил, өрөвсөл, хордлогын эсрэг хэрэгэлдэг дексаметазон нэртэй эм захиалсан байна. Гэтэл захиалсан гих эмнийх нь оронд зүрхний цусан хангамжийн дутагдлын үед насанд хүрсэн хүнд хэрэгэлдэг ланасорбид эм иржээ. Эм олгогч үүнийг анзааралгүй хүлээн авч цусны эмгэг судлалын тасагт 2 хайрцаг буюу 200 ширхгийг өгсөн. Дасгийн ахлагч совилогч нь энэ мөн үү гэж лавлагад эм олгогч мөн гэж хариулжээ. Ингээд 8 сартаагаас 15 нас хүртэлх 8 хүүхдэд буруу эм уулгасан байна. Эмчлүүлэгч хүүхдийн аав үүнийг мэдээд совилогчид хэлсэн. Ингээд мэрэгжлийн хяналтын байгууллага шалгалт хийж зөрчлийг илрүүлжээ. Дотоодын хяналт гэж байхгүй болсон байна. Хоёрдугаарт энэ тендерээр нийлүүлж байгаа эмийг одоо энэ хуулийн цоорхой гэж нэг өсөндөө хэлж болно. Бүх эмнэлгүүд адилхан. Тендерээр нийлүүлж байгаа эмийн хангамж яг одоо 3 сарын 1-нд тендерийн эмийн одоо нөгөө сонгон шалгаруулалт эхэлдэг энэ үеэр тендерийн эмийг одоо сонгон шалгаруулалт дуустах энэ хугацаанд 3 сарын хугацаанд одоо эмийг яаж нөөцөлж яаж авах уу гэдэг энэ асуудал бол орхигдсон. Харшил, өрөвсөл, хордлогын эсрэг эм уух шаардлагатай байсан хүүхдүүд насанд хүрсэн хүний зүрхний эм уусан учраас тэдэнд яаралтай эмчилгээ хийсэн 4 нь эмнэлгээс гарсан. Үлдсэн 4 нь өмнө нь хийлгэж байсан эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа. Бүгднгийнх нь биеийн байдал сайн байгаа гэсэн тайлбарыг эмч өглөө. Буруу эм хүлээн авсан эм олгогчийн ажиллах эрхийн лицензийг мэрэгжлийн хяналтын байгууллага хүчингүй болгоод байгаа юм. За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв үүсэж байгаа энэ асуудалд ийм тайлбар өглөө. Тендерийн худалдаа авалтын дагуу Монс компанитай өнгөрсөн жил манай үнэлгээний хороо одоо шалгаруулалтаа явуулаад энэ одоо Лана Дексон гэдэг энэ эмийг Монс компани нийлүүлэх гэрээтэй. Тэр манад өгсөн Лана Сорбид гэдэг эмийг манайх авах гэрээ байгаагүй. Тэгээд энэ бол цэвэр Монсын алдаа. Ягаад танахыг захиалсан гэж яриад? Манайх Лана Дексон гэдэг эмээ захиалсан. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монс фарм трейдэд хуулийн дагуу мэрэгжлийн хяналтын байгууллага торгуул оногдуулж байгаа юм байна. За эдгээр хоёр байгууллагыг хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 25-аас 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор болжээ. Цагаарт холбоотой мэдээллийн мэд Улс аймагаас ирүүлсэн сурвалжлагаар үргэлжлүүлье. Улс аймагт тулсан цагаагаран аюултай үзэгдэл цасан шурганы улмаас үүссэн нөхцөл байдлын үеэр аймаг сум уялдаа холбоотой шуурх ажилласнаар хүний амнаас эрсдэлгүй даван тууллаа. Одоогоор цагаагаар тогтхон болсон ч мал бэлчээрлэх боломж бүрдээгүй байна. За хаагдсан зам даваа нээх малчтад хүрэх зам гаргах өвс мод хүрэхэд урьдчилсан байдлаар 95 албан хаагч 36 машин техникээр 3 өдрийн турш амралтгүй ажиллаж нүүдлэж яваа 456 айл өрхийн 2000 орчим иргэн тусламж үзүүлжээ. За тэдэнд 500 гаруй шуудаа мод түлээ аймгийн аюулгүй нөөцөөс 1800 боодлоо өвс хүргэсэн бол ковшоор 270 гаруй км зам гаргаж цасанд тогтсон малчтаа замтай холбосон байна. Малчтад туслах ажил өнөөдөр ч үргэлжилж байна. За улаан даваа чиглэлийн улсын чанартай автозамуудыг одоо гаргасан. За өнөөдөр ч гэсэн одоо бас 2 чиглэлд ажлыг хийх гараад ингээд ажиллаж байгаа. За мөндөөхөө бол манай цагаан архан сумын мөндөөхөө. За өндөр хангаа сумын
одоо сэрвэн 20 бүхтийн даваа гэсэн даваа өнөөдрийн байдлаар бол хаалттай байгаа. Яг энэ одоо цас цуудын бүсэд байгаа энэ одоо хүмүүсийн малд одоо хөрөх ийм ажлуудыг зохион байгуулж ажилласан. Өмнө говь Наранбулаг, Тариалан, Улаангом, Үлгий сумын овс нуурын хөвөнд аваржгаар нүүдэлж явсан мачид ихээхэн зутарч байна. Орсон цасны зузаан тал газраар 40-60 см, хунгарлсан газраараа метр гаруй байгаа юм а. Ийм нөхцөлд мал бэлчээрлэх боломжгүй төлийн хоригдол их гарч байна гэж мэдээлж байна. Цагаагаарын аюулт үзэгдэл цасан шуурганаас үүссэн нөхцөл байдалд орон нутгаас шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд хүний амь нас эрсдэхгүй даван тулж байна. Харин цасан шуурганы үеэр Бүхмөрөн суманд 340 мал 100 гаруй төл хоригдсон гэсэн мэдээлэл ирж байгаа бол Тариалан сумын 12 өрхийн 400 гаруй толгой мал цасан шуурган дуруудаад өнөөдрийн хүртэл олдоогүй байна гэсэн ийм мэдээлэлтэй байна. За нүүдлийн замд яваа малчдын хувьд төл малын хоригдол их байна гэсэн мэдээлэл ирж байгаа боловч албан ёсоор нэгтгэгдсэн дүн мэдээлэл байхгүй байна. Цасан шуурганаар малтай гэртээгээ засан дуогдсон малчдад туслах ажлыг засаг дараагаар ахлуулсан аймгийн онцгой комисс онцгой байдлын хилцээ шуурхай зохион байгуулж ажилласнаар хүний амь нас эрслэх аюулаас сэргийлж чадсан байна. Засан дуогдсон 31 машины 102 иргэнд зам гаргаж малаа дагаж засан шуурганд дуруутсан 4 иргэнийг эсэн мэнд оллоо. Одоо дэлхийд эхэн дөрөнж байгаа үйл явдлыг манай орчуулагч редактор Хариун Чимэг та бүхэнд хүргэх болно. Орон төргөө үзэгчтэй. За тэгэхээр өнгөрсөн оны энэ өдөр Украины Оросын талыг баримтлагч босгогчдод Украины зүүн бүс Донбассын засаг захиргааны байруудыг эзлэн авч хяналтаа тогтоосноор энэ бүс нутагт зэвсэг тэмцэл эхэлсэн билээ. Тэгэхээр Киевийн эсрэг босгогчдын тэмцээлд буунду гарснаас хойш 1 жилийн дотор Донбаст 6000 гаруй хүн амь өргөцсөн байна. За одоогоос яг 1 жилийн өмнөх энэ өдөр Оросыг дэмжигч босгогчид барууны дэмжлэгтэй засгийн газраа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж Донецк, Луганскийн бүгд найрамд улсуудыг тунхагласан юм а. Ийхүү Донбасс бүгд найрамд улс гэдгээ зарлан тунхагласны дараахан буюу өнгөрсөн оны 7 дугаар сарын 17-нд Малайзийн иргэний агаарын тээврийн MH17 дугаар нислэг Украины зэвсэгт тэмцлийн бүсэд осолдож 298 хүн амь өргөцсөн. Онгоц осолдсон явдалд Киев босгогчид хоёулаа бие биенээ дахин буруутгасан. За улмаар Европын холбоо, Америкийн нэгдсэн улс Москвагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч за хоёр талын харилцаа хүйтэн дайнаас хойш хамгийн доод түвшинд хүрсэн юм а. Мөн 8 дугаар сард зэвсэгт босгогчид Киевийн засгийн газрын эсрэг тэмцлийн улам нэмэгдүүлснээр Украины арим хүн хүчний баггүй хохирол амссан. Үүнд мөн л Москваг буруутгаж байсан. Өөрөөр хэлбэл Москва Украины зүүн нутагт цэрэг зэвсгээ орууллаа гэж Киев буруутгасаар байна. Одесс улсын үйл явдал Украиныг тогтворгүй болох гэсэн Оросын төлөвлөгөөний нэг хэсэг байсан. Миний харж байгаагаар энэ улсыг уймулж 2 хуваах нь Оросын далд санаа. Бид гэртээ амьдрах боломжгүй болсон. Манай гэр град пуужинд өртсөн. Ер нь л хэцүү байна. Гэхдээ би жаргалтай байна. Учир нь хүн бүр амьд, гэр бүлийнх маань эрүүл сарвал байна шүү дээ. Минскийн гэрээгээр 9 дугаар сард гал зогсоохор болсон. Гэвч дараа нь гэрээг зөрчсөн шүү дээ. Өнгөрсөн 2 дугаар сард Минск 2 шинэ гэрээг байгуулсан боловч стратегийн чухал байршилтай Дебальцево хотыг салан тусгаарлагчдад алдсан. Үүнээс хойш Донбасст тулдааны шугам хаалттай, гэхдээ зарим тохиолдолд буунду гарсан байдалтай байна. За тэгэхээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Сирийн нийслэл Дамаск хотын захын дүүргүүдэд Исламын улс бүлэглэл болон бусад зэвсэгт салан тусгаарлагчид Сирийн засгийн газрын армийн хоорондоо зэвсэг тэмцэл эрчимдсэн байгаа. За үүний улмаас энгийн иргэд олноор шархацсан тухай идэвхтнүүдийн мэдээллийг иш татан олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Исламын улс бүлэглэл Дамаск хотын захын дүүрэгт орших Палестины дөрвөгчдийн Ярмук хуарангийн бараг 90%-ийг хяналтандаа авсан байна. Сирийн засгийн газрын арим нисдэг тэрэг, бөмбөгдөгч онгоц болон торхтой тесрэх бөмбөг ашиглан Ярмук хуарангаас салан тусгаарлагчдыг гаргах зорилгоор агаараас бөмбөгдсөн байна. Сирийн идэвхтний мэдээлснээр Ярмук хуаранд 18 мянган хүн, тэр дундаа 3500 гаруй хүүхэд толгой хоргоддгоо. Гэвч тэднээс 3000 орчим нь 3 талын зэвсэг тэмцлийн дунд хуаранг орхин явсан байна. Ярмук хуарангийн эмнэлгийн тусламж үзүүлэх багийнхан агаарын цохилтонд шархагдсан олон тооны хүнийг амь насыг аврахад хүрэлцэхгүй байгаа тухай идэвхтнүүд мөн мэдээлж байна. Гэхдээ хичнээн хүн шархтаж амиа алдсан болохыг боддоор одоо мэдээлэх боломжгүй гэдгийг идэвхтнүүд онцолж байна. Исламын улс бүлэглэлээс гадна Аль-Каидагийн салбар Нусра фронт бүлэглэл Ярмук хуаранд мөн хяналтаа тогтоожээ.
Ярмуг Хуаранг сүүлийн 2 жил Сирийн засгийн газар хяналтандаа байлгаснаас энд эмнэлгийн тусламж хүрээгүй удаж улмаар дөрвөгч иргэд хоол тэжээлийн дутагдал, өвчин эмгэгт нэрвэгдэх нь ихссэн юм байна. Ярмогт 3 талын зэвсэг тэмцэл эхэлснээс хойш бид ямар ч хоол хүнс тусламжин цуваа илгээх боломжгүй болсон. Тиймээс тэнд хоол хүнс, цэвэр ус, эм бэлтгэл бараг байхгүй. Энэ хуаранд хүн байх нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Агаараас бөмбөгдөж байна. Бөмбөгдөлтийг зогсоож энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх нь хэрэгтэй байна. Дамаск дэх Ярмуг дөрвөсдийн хуаранд байдал хүндрэлээ. Байгууллага эсэх нь мэддэхгүй олон зэвсэгт бүлэглэл энэ хуарангийн төлөө зэвсэг тэмцэл хийж байна. Бид тентхийн ахан дүүстэй холбоотой байж энэ аимшиг тэмцлээс ард түмний хамгаалах арга зам эрэлхийлж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллага Сирийн нийслэл хотод Палестины 18 мянган дөрвөгч иргэний хувь заяа хаашаа ирэх нь тодорхойгүй болсон энэ нөхцөл байдалтай холбогдуулан тус бүсэд хүмүүнлэгийн тусламж оруулах санаачлаг гаргалаа. Гэвч одоогоор тэмцэгч талуудаас хүмүүнлэгийн тусламж оруулах саналын талаар ямар нэгэн байр суурь хэлээгүй байна. Монголын мэдээ агентлаг цагийн хурд мэдээллийн хөтөлбөрийнхөө ээлж дугаарыг та бүхэнд хүргэлээ.